Сайн байна уу эрхэм үзэгчдээ. Алтан хайц холбоон зэрэглэн явуулдаг Сонгуул арт киноны энэ удаагийн дугаар ихлэх бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар бид та бүхэнд Тайваны алдарт найруулагч Эдвард Янгийн найруулсан Yi буюу 1 ба 2 нэртэй киног төлөвлөхөөр сонгоод байна. Энэ киног ярихаас өмнө киноны зохиогч, найруулагч Эдвард Янгийн тухай хэдэн үг хэлэх хэрэгтэй баг. Ер нь бол 1980-ад оноос 90 он, 2000-ад он хүртэл бол Тайваны кинонд бол нэг цоошин үзэгдэл, цоошин үе бүхэлдэн үе бол гарч ирсэн. Энэ үеийг бол дэлхийн киноны түгэнд бол Тайваны шин давлгаа гэж нэрлсэн байдаг. Тайваны шин давлгааг бол хамгийн одоо түүчилсэн энэ кинонд энэ одоо урсгалын энэ үзэгдлийн энэ үеийн хамгийн түүчэн болсон Ахмад бөгөөд хамгийн туршлагатай найруулагч болсон бол Ху Сяошань байсан. Ху Сяошаний дараа бол бас Тайваны киног одоо ийм нэг үзэгдэл болсон, тодорхой хэмжээний тийм бүлэгэл болсон гэж үзэхэд нь хамгийн чухал нөлөөсөн хүн бол яхааргүй Эдвард Янг юм байсан. Тэгээ Эдвард Янгийн Yi буюу 1 ба 2 нэртэй энэ кино бол гарсан жилдээ буюу 2000 онд бол тухайн оны Каннын олон улсын наадмын кино наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байсан. Тэгээ энэ кино бол Эдвард Янгийг бол уг нь авах ёстой байсан. Гэхдээ хожуу ирсэн тэр нэр хүндийг тэр алдрыг бол авчирсан. Гэхдээ Эдвард Янгийг бол түүнээс өмнө бол ерөнхийдөө киноны тодорхой хүрээнд бол таньдаг, мэддэг, дагдаг, түүнийг үнэлдэг байсан л да. Ер нь бол энэ хоёрын кино бол Тайваны өөрийнх нь адармаатай тэгсэн мөртлөө бас их тийм зовлонтой түүхтэй бас нэлээд холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл Тайван улс одоо бий болсон одоо богинохон түүхтэй гэсэн их зовлон туулсан энэ хэцүү түүхтэй бол холбоотой байдаг. Тайван улс бол та бүхэн мэдж байгаа одоо Мао Цзэдун соёл салж Шанкайши салгаж явсан. Тэгэхэд энэ цөөхөн жилийн хугацаанд бол Тайван бол улс төрийн асар олон тийм одоо нухчааг бол даван туулсан байдаг. Гэтэл энэ нийгмийн болон нийгэм улс төрийн энэ одоо бэрхшээлүүд нь Тайваны өөрийнх нь нийгэмд нь тэр тусмаа нийгмийн тэр одоо гишүүд болох хуу хүмүүсийн амьдралд яаж нөлөөлснгийг бол Ху Сяошань ялангуяа Эдвард Янг бол нэлээд харуулсан байдаг. Гэхдээ Ху Сяошань бол ерөнхийдөө Тайваны өөрийнх нь түүхийн одоо Тайваны хүмүүсийн Тайваны нийгмийн энэ хүмүүсийн өөрчлөгдөж байгаа амьдрал тэр одоо хүмүүсийн ертөнцийн үзлэлийн тэр үн цэний зөрөөн нийгмийн цаг үед одоо цаг үеийн өөрчлөлтөд энэ хүмүүсийн амьдрал ертөнцийн үзлэлийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг бол нэлээд харуулсан байдаг. Гэхдээ Ху Сяошань бол ерөнхийдөө Тайваны эрт дээрвийн түүхтэй бас нэлээд холбож тайлбарсан байдаг. Өөрөөр хэлбэл урдны одоо зөвхөн орчин цагийн Тайваны түүх биш, бас эртний түүхтэй нэлээд холбож харуулсан байдаг. Тэгвэл Эдвард Янг бол ерөнхийдөө орчин цагийн Тайваны нийгэм, тэр нийгэмдх одоо хүмүүсийн гэр бүлүүдийн хоорондын одоо зөрчил, тэр хүмүүсийн одоо юу гэдэг цаг үеэ дагаж үн цэн яаж өөрчлөж байгаа тухай нэлээд харуулсан зохиол. Тийм учраас Эдвард Янгийн ер нь Ху Сяошаны киноч гэсэн ялгаа авах. Ерөнхийдөө эдний киног үзсний дараа бол хүн нэг тийм роман уншаад дууссан юм шиг тийм сэтгэл үзэхэд үлдээдэг. Ягаад ч юм надад л тэгж үзүүлдэг. Одоо жишээ нь Томас Манны Баден Бруксийн гэж алдартай роман байдаг. Тэр бол одоо 19-р зууны 20-р зууны шилжих үеийн тэр одоо Германы буржуаз анги буюу хөрөнгөтөн ангийн нэг гэр бүл дээр 3-4 үеийн төлөөлж харуулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ цаг үеийн давлгаанд энэ цаг үеийн өөрчлөлтөд одоо гэр бүл нэг ангийн давхраг эсвэл тэдний гишүүд болох хүмүүсийн өөрсдийн хандлага нь яаж өөрчлөгдөж байгаа тухай харуулсан байдаг. Эдвард Янгийн кино хэдийгээр олон давхрыг харуулж гэсэн нэг гэр бүлийн амьдралыг харуулснаар ерөөсөө тэр нэг гэр бүлийн амьдралын хүмүүс яаж одоо юу гэдэг амьдралд хандж байгаа тэдний өөрсдийнх нь бүх хоорондын хувь хүмүүсийг нөөрхөн нууцлагдмал тэр ертөнцийг бол нэлээд чадварлыг харуулсан байдаг. Ялангуяа чинь Эдвард Янг кино бол ерөөсөө нэг хүний амьдралын одоо юу гэдэг хамаг тэр одоо хэлэхэд хэцүү одоо гаргахад одоо бас адармаатай тэр бүх нухчаатай зовлонтой юмыг бол нэлээд харуулсан байдаг. Тийм учраас Эдвард Янгийн киног үзэхэд ерөөсөө яг өөрсдийнхөө амьдралыг эргэж санахаас өөр аргагүй болдог. Яг л тийм нэг зохиол уншаад тэр нь бидний амьдралд эргэж сануулдаг нэг тийм зовлонтой гэж мэдгүй тийм мэдрэмжийг бол над төрүүлээд байдаг юм л та. Тэгээ Эдвард Янгийн энэ одоо Yi буюу 1 ба 2 кино бол одоо жишээ нь хурмаар эхэлж үхлээр дуустдаг.
Тэгсэн мөртлөө тэр Эдвард энэ кинонд гарч байгаа нэг гэр бүлд нь бол одоо хөгшин эмгэн бас нэг дунд ахмад насны нэг гэр бүл тэдний хүүхдүүд. Ерөөсөө энэ Тайваны нийгмийн олон давхарга олон одоо юу гэдгийг үеийнхний тэр бүгдийнх нь өөрсдийнх нь амьдралыг харуулсан байдаг. Тийм учраас энэ киног зарим талаараа чинь Японы алдарт найруулагч Ясужиро Озугийн Токиогийн түүх нэртэй кинотой бас нэлээд айлтгаж үзэхээс өөр аргагүй. Яг л Токиогийн одоо түүх ер нь одоо Ясужиро Озугийн кино ч гэсэн ерөнхийдөө яг зарим талаараа Эдвард Янгийн энэ хантыг нэлээд бас харуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Ясужиро Озу бол бас яг тийм Японы одоо юу гэдэг өөрчлөгдөж байгаа дэлхийн 2 дугаар дайных дараах яг өөрчлөгдөж байгаа шинэ Японы амьдралын хэм маяг тэр шинэ улс орны шинэ улс болон хуучны одоо тэр уламжлалт энэ Япон хоёрын хоорондын одоо ёс суртахууны болон уламжлалын зөрчил үе хоорондын ялгаа тэдний энэ бүх адармаатай зөрчлүүдийг харуулсан байдаг. Эдвард Янгийн киноч гэсэн ерөөсөл яг энэ одоо Тайваны орчин цагийн Тайваны энэ гэр бүлийн хүмүүсийн өөрсдийнх нь тэр бүх уламжлал, ёс суртахуун, үндэс энэ бүгдийг бол нэлээд харуулсан байдаг. Ялангуяа Эдвард Янгийн кино одоо энэ 1-2 кинон дээр бол тэр киноны одоо кинонд бол ерөнхийдөө нэг сонин үзэлтэй бол гол дүр гэж байдаг. Өөрөөр хэлбэл кинонд нэг гэр бүлийг харуулдаг. Гэр бүлийн бүх гишүүд тус бүрийн өөрсдийнх нь тэр дотоод ертөнд одоо болж байгаа бүх тэр одоо бодлиантай тэр бүх одоо сэтгэлийн зүйлүүд мөн одоо юу гэдэг нь тэдний амьдрал тохиолдож байгаа тохиолдсон харамслууд өнгөрсөн амьдралтанд тохиолдсон харамслууд алдагдсан хайрууд гэх мэт энэ бүх хүний амьдралд байж болох одоо бүхий л энэ одоо мэдрэмжүүд, үзэгдлүүд, тохиолдлууд энэ бүгдийг бол гайхалтай одоо нэгтгэж харуулсан тийм кино. Тийм учраас одоо Эдвард Янг киног бол би яг түүний хэлээд байгаа яг нэг юм роман уншсан юм шиг нэг тийм бүр тийм хүчтэй сэтгэл төрүүлдэг. Өөрөөр хэлбэл Эдвард Янгийн киног үзсэн одоо настай одоо юу гэдгийг тэр кинонд гарч байгаа тэр сүүлд нь одоо дуугаа болчдөг тэр настай эмгний одоо чинь настай хүн үзэх юм бол тэр эмгний амьдралыг харах юм бол бас өөрт нь бас нэг юм тусгаар. Эсвэл тэр киноны бас гэр бүлийн одоо гэрийн эзэгтэй гэрийн эзэн хоёрын насны хүмүүс үзэхэд бас яг тэр үеийн тохиолдсон тэр бүх өнгөрсөн амьдрал тохиолдсон зүйлсүүд тэрэндээ харамсаж байгаа харамсал, гуниг гэх мэт энэ бүх зүйл нь бас харж болохоор эсвэл юу гэдэг дундад насныхан буюу залуучууд үзэх юм бол бас яг тэр гэр бүлийн залуу гишүүн тохиолдож байгаа тэр анхны хайр, хардал тийм ээ шохоорхол одоо юу гэдгийг энэ бүх одоо залуу наснд тохиолж болох энэ бүх мэдрэмжүүд, энэ бүх одоо үзэгдлүүд, энэ бүх одоо амьдрал тохиолдох үзэгдлүүд бол ерөнхийдөө бас л тэр үзэгчд тохиолдох. Ерөөсөл ямар ч насныхан үзсэн яг өөрт тохиолдсон одоо юу гэдгийг тэр тохиолж болоход амьдрал тохиолдог тэр бүх мөчүүдийг харж болохоор түүнийг одоо юу гэдгийг тунгааж одоо бясалгахаас аргагүй тийм байдалд хүргэдэг. Тийм учраас Эдвард Янгинууд ямар нэгэн одоо юу гэдгийг шүүхэлт дүгнэлт өгсөн ерөөсөө байдаг. Ерөөсөл Эдвард Янг бол тэр гэр бүлээр ерөөсөл Тайваны одоо орчин цагийн одоо нэг гэр бүлийг одоо Тайваны гэр бүл энэ магадгүй зөвхөн Тайван гэлтгүү одоо юу гэдгийг орчин цагийн одоо нэг гэрийн гэр бүлийн одоо дүр зургаар ерөөсөл бидний амьдралыг бол нэвт тольж харж байгаа юм шиг юм сэтгэл төрүүлдэг. Ялангуяа Эдвард Янгийн киноны хэлдэг нь бол яг тийм Ясужиро Озугийн тэр минималист буюу тэр хамгийн одоо юу гэдэг ямар гоёл чимэглэгүүгээр хамгийн энгийн нэр бүүд хамгийн энгийн мөртлөө хамгийн одоо гүнзгийгээр гүнээр харуулах гэсэн тэр хэлийг ашигласан байдаг. Ялангуяа тэр одоо чинь Эдвард Янгийн кинонд дээр бол тэр ялангуяа энэ кинонд дээр босож кинонд бас ажилладаг тэр өндөр байшин одоо орчин үеийн шил тойл уусан тэр өндөр байшингууд тэр цонхны цаана одоо цонхон тусж байгаа Тайваны одоо амьдралын ритм буюу химнэл энэ бүх зүйл харуулдаг. Одоо шинэ үед цонхон дээр зогсоод нэг хүн ганцаараад уйлаад тэр гүнэгэл зогсож байхад цонхны тусгал дээр нь Тайваны одоо амьдралын өдөрт метр химнэл тэр машин одоо тэр бүх химнэл үзэж байдаг. Өөрөөр хэлбэл тэр хүний ганцаардмал зогсон байдал тэр одоо гэтэл тэр үргэлж байгаа амьдрал үргэлж байгаа гэдэг тэр химнэл хоёр энэ хоёрын контраст энэ бүгдийг бол гайхалтай тэр одоо өнцгөөс харуулж чадсанараа киноны хэлэнд бас нэлээд сонирхолтой үзэл гаргуулсан байна. Тийм учраас Эдвард Янг бол ер нь одоо миний хувьд бол кинонд нэлээд одоо юу гэдэг төгс гэж хэлж болох үз тийм одоо зүйлийг бүтээсэн цөөхөн итгэн найруулагч нэг гэж би боддог. Яг тэгвэл Эдвард Янгд бол ерөөсөө киноных нь өөрөөх нь тэр дүрслэл нь хэлнэ мөн кинонд гарч байгаа тэр зохиол одоо юу гэдэг тэр подтекст тэр бүх одоо занглаа нь бас нэг дураг занглагдсан тийм кино байдیں۔ Тийм учраас зарим талаараа тийм эпик буюу тэр домгийн шинж чанартай маш тийм одоо романы хэмжээнд бичигдэх үз тийм кино гэж болно. Тийм учраас хэдийгээр энэ кино
3 цаг урт хүргэлцдэг ч гэсэн та бүхэн энэ киног нэг эхлүүлээд өөрөө нэг үтцсэн байхад нэг мэтгэл дууссан байна. Дууссан хойно та харин битгий дуусаасаа ямар хурдан дуусч вэ гэж санагалзах. Тэгсэн мөртлөө үзсний дараа та дотор чинь сэтгэл чинь нэг юм бугшаад нэг хилүүлэхгүй ч гэсэн тийм бугших байх гэж найдаж байна. Яг тэгвэл ерөөсөө кинонд гарч байгаа одоо чинь Эдвард Янгийн тэр кинонд гарч байгаа тэр хүүгийн нэг яриа өгдөг л одоо чинь тааны харахгүй байгаа тэр зүйлийг би харуулахыг тааны мэдрэхгүй байгаа тэр зүйлийг мэдрэхийг хүсдэг гэсэн нэг тийм яриа гардаг. Яг бол Эдвард Янгийн кино бол тэр энэ киноны дүрийн тэр одоо хилээд байгаа тэр одоо диалогийг л харуулахыг л зорьсон юм шиг санагдав. Ийм учраас одоо орчин цагийн киноны түүхэнд домог болсон классик буюу сонгодог тооцогдох болсон Эдвард Янгийн энэ гайхалтай киног та бүхнийг үзхийг урьж байна. Тэгээ Эдвард Ян бол харамсалтай хэдэн жилийн өмнө ертөнцийг орхисон. Тэгээд хэдийгээр цөөхөн кино хийсэн боловч Эдвард Янг бидэнд бол маш том одоо өвийг бол үдээсэн гэж би боддог. Ингээ үзэгч та бүхнийг орчин цагийн киноны нэг сонгодог бүтээл болох Тайваны алдарт найруулагч Эдвард Янг найруулсан 1 ба 2 киног тухлан сууж анхааралтай үзхийг хүсэж байна.